За энэ чинь бас ингээд сойрхон батлан энэ чинь олон улсын хилцээрд орж байгаа. Тэгэхээр энэ хилцээртэй оруулах тухай асуудлаа бид нар хиймээр шүү дээ. Энэ чинь бид нар бол дотоодынхаа тэндээс хангамжийн асуудал Оросын тал танаа засгийн газар одоо энэ хилцээрд байхгүй байна. Тийм учраас төмөр замаараа хангана гэж цаатал нь ярьчин. Тэгэхээр бид нар энд хичнээн одоо засгийн газар эндээ шийдвэр гаргасан ч гэсэн хилцээрээр байхгүй учраас автозамаар одоо шатхууны хангамжийн асуудыг шийдвэрлэхгүй гэд шийдэж штэ. Тийм учраас энэ сойрхон баталж байгаа энэ хилцээрт нь хамгийн гол нь автозам гэдгийг оруулах тэр одоо чиглэлийг их хурлын дарга эндээс одоо 2 дугаар хэлцүүлэг дээр шийдвэрж өгөхийг хүсэж байна. Чиглэл өгөөдөгч. За дамжним сайд хариулъя. Гонгорын дамжним сайд. Бүжигшүн энэ нөгөө нэг агаарын хөлгийн түлштэй холбоотой нөгөө засгийн газар хоорондын хилцээр биш. Эн чинь зүгээр манай дотоод асуудал шүү дээ. Тэг нөгөө гайлын албан давтрын хувь хэмжээний эрхийг тогтоохыг засгийн газарт даалгаж байгаа дотоод асуудал байгаа байхгүй юу? Тэр явж байгаа байхгүй юу? За.